бизнесийн төв зөвлөлбөр үргэлж ажил үзэгчтэй. За студиуд зам тээврийн хөгжлийн дэд сайд цогт гэрлийг бид урьж авч байна. Цаг гаргаж үргэлжлүүлсэн танд баярлалаа. Өдрийн мэндийг. Өдрийн мэндийг. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт Бээжинд Транзит Монгол форум зохион байгуулагдлаа. Зүгээр бид бас мэдээллүүдийг тухай бүр нь авч байсан. За яг энэ удаагийн форумын ач холбогдол ямар болов, үр дүн талаас бас ямар шинэ мэдээллүүд байна вэ? За тэгээ мэдээж зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагааны маань ач холбогдол гэвэл ойлгомжтой. Монгол улсынхаа дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, за үүгээрээ Монгол улсын хатуу валют олох ийм л зорилготой шүү дээ. За тэгэхээр ерөөсөө үйл ажиллагаа маань маш өндөр түвшинд зохион байгуулагдаж болж өнгөрлөө гэж би товчгоо тодорхой шуутган хэлчихье. За учир нь гэвэл анх бол нэг 200 орчим компани, за Монголоос нэг 60 орчим тээвэр зуучин компаниуд, за хятадын бас энэ төрлийн компаниуд оролцох иймэрхүү төлөвлөгөөтэй болно бид нар байсан. За гэвч албан уулзалтууд маань өндөр түвшинд сайн болсон. За үүнээсээ бол болоод хятадын бас бусад ачаа хэлгэгч нар, ялангуяа үйлдвэрлэгч мужууд их байдаг. Үйлдвэрлэгч мужуудын ачаа хэлгэгч нар, үйлдвэрлэгч нар оролцох хүсэлтэй сүүлийн 2 хоногт маш эрчимтэй одоо тавьж, за 400 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон их том хэмжээний үйл ажиллагаа боллоо. За мөн одоо бүс нутгийн улс орнуудын төлөөллүүд бас оролцлоо. Ярьсандаа сонирхол их өндөр байсан байна. Тэгэлгүй яг гол нь хятадын телевизүүдийн хэвлэл мэдээллүүдийн хэрэгслүүдээр гарч байгааг би тухайн оройноо бол харж ирсэн. Тэгэхэд бол төрийн байгууллагууд нь Оросын, хятадын, Монголын төрийн байгууллагууд нь төрийн бус байгууллагуудтайгаа нийлээд, компаниуд нь нийлээд ингээд хийж байгаа юм арга хэмжээ бол хятад баг анхудаа болж байна гэсэн иймэрхүү мэдээллүүдийг цацж ийн лээ. Тийм. Ер нь бол одоо цаашдаа ойрын жилдээ тухайлбал 2017-18 онуудад транзит тээврээс хичнээн хэмжээний орлого олох боломж байгаа гэж харж байна. За яг би нарийн мөнгөний тоогноосоо илүү ер нь хүчин чадлынхаа хувьд та бүхэнд хэдэн мэдээлэл өгч ирж байна. За дэлхийн ер нь хамгийн том үйлдвэрлэгч улс орн бол Бүгд Хятад улс. Бүгд Хятад улсын урд мужууд ялангуяа маш том үйлдвэрүүдтэй. За хамгийн одоо сайн хэрэглэгч бол Европын зах зээл байна. Европын зах зээл бол маш сайн хэрэглэгч нар. За энэ хоёрыг холбохын тулд энэ одоо үйлдвэрлэгч болон хэрэглэгч нарыг холбохын тулд бол их төлөв 2 төрлийн тээвэр хэрэглээд байна. За жишээ нь далайн тээвэр байна. Далайн тээвэр бол нэг далаагаар явуулсан одоо контейнер Европ руу очихлоо нэг 30-аас 45 хоногийн ийм хугацаатай байдаг. За харин галт тэргээр явбал нэг 7-оос 10 хоног, 15 хоног янз бүр байгаа. За энэ галт тэргийн замналын 3 том коридор байдгийн. Энэ нэг нь Монголын одоо зүүн талд буюу Манжуур, нөгөө нь Монголын баруун талд буюу Казахстан, за нэг нь Монгол өөрөө байгаа юм. Энэ хоёр хөрш коридороо бодох юм бол Монгол улс хамаагүй дөт, хямд, найдвартай ийм байдаг юм аа. Тэгээд энэнийг л одоо бид нар сурталчилж явж байна. За энэ үйл ажиллагаа маань бол зөвхөн одоо өнгөрсөн 7 хоногт эхэлчихээгүй. Бид нар ерөөсөө ажил аваад хамгийн дөрөнд хамгийн их одоо улс орндоо одоо мөнгө олж ирж чадах эдийн засгт маань нэмэр болох үз. Ийм одоо салбар юу вэ? Ийм одоо бизнес маань юу вэ гэвэл бид нарт Чингэлгийн бүүхэ галт тэрэгний энэ одоо манай Улаанбаатар төмөр замын үзүүлдэг үйлчлэгээ байгаа. Тэгэхээр энэ дээр одоо маш их анхаарлаа хандуулсан. За би буцахтаа бол одоо Хөх хот ирээн замын үд чиглэлээр ингэж газраар бүх одоо тоочуудаараа ингэж явж ирсэн. Замын үд дээр одоо замчтайгаа ярилцж байхад бол өнгөрсөн оны мөн үеэс бол ачаа эргэлт ажлын одоо ачаал бол 50% нэмэгдсэн байна гэж байгаа. Бусад замууд дээр бол 20-30% хүртэл нэмэгдсэн байгаа. Ийм дүр зурагтай байгаа. Та түрүүн бас яриандаа дурдлаа 2 өрсөлдөгч бас коридор байгаа. Мэдээж нөхцөл байдал талдаа аваад үзэх юм бол юу гэдэг энэхүү коридоруудын бол өрсөлдөөн цаашдаа нэмэгдэх нь бол гарцаагүй. Бид давуу талуудаа хадгалж үлдэх байд юм уу? Өшөө сайжруулах тал дээр төрийн зүгээс ямар бодлого байж болох? Одоо жишээ нь нэвтрэх чадварын одоо хугацааны хувьд илүү сайн болох, хурдтай болох ч гэдэг юм. Ийм боломжууд дээр яг бодлогын түвшинд ямар ажлууд хийх хэрэглэгдэж байна? За бодлогын түвшинд бол мэдээж үйлдвэрлэгч болон энэ хэрэглэгчтэй төрийн түвшинд бол томоохон уулзалтуудыг хийсэн. За жишээ нь хамгийн сүүлд Бүгд Хятад улсын
China Railway буюу төмөр замын төв ерөнхий компани захирал Лу Дунфу одоо захиралтай уулзсан. За сайд статустай ийм хүн байдаг. За уулзаад ерөөсөө бидний ярилцсан нэг зүйл бол төвийн коридороо Монголын коридорыг хөгжүүлэх. Ялангуяа хятадын талын одоо тэр албаны хүмүүсийн хэлж байгаагаар бол энэ хоёр коридороос ирээдүйд Монголын коридор бол одоо илүү болно. Илүү одоо ачаа тээвэрлэнэ. Илүү одоо урсгалыг өөрсдөө татна гэж. За үүний тулд бид нар юу хийх ёстой гэвэл суур бүтцээ өөрчлөх. Техник технологийн давуу байдал одоо гаргах үсэх хэмжээний одоо томоохон бүтээн байгуулалтуудыг хийх, өргөжүүлэх, шин терминал барих, логистикийн төвүүдийг үүсгэх гэдэг иймэрхүү одоо биднээс бас шалтгаалж байгаа их олон зүйл байгаа. За энэ дээр бол манай Улаанбаатар төмөр зам, Улаанбаатар төмөр замын ерөнхий хороо гэж одоо өдөртөх зүгээр одоо дээд байгууллага байдаг. Энэ байгууллага маань эрхчлийг энэ бүтээн байгуулалт за ялангуяа суур утсын шинжилт өөрчлөлт бүтээн байгуулалтууд дээр их анхаарал хандуулж ингэж ажиллаж байгаа. Ер нь хөрөнгө оруулалтыг ч гэсэн ийш нь хийнэ гэдэгт бол төлөвлөж байгаа. Магадгүй зохицуулалт талдаа одоо жишээ нь аливаа тээврийн асуудал дээр бомбтууд байд юм уу, гарцын асуудлууд зарим байдлаар их бэрхшээл дагуулдаг гэсэн асуудал өнгөрсөн жилүүдэд их яригддаг байсан шүү дээ. Энэ дээр одоо илүү хялбарчлах байд юм уу? Одоо тээврийн тэр гүйцэтгэх хугацааг илүү богиносох нааш татах чиглэлээр зохицуулалтын арга хэмжээнүүд ямар байдлаар хийгдэж байна вэ? За мэдээж техникийн хурдаас гадна зохион байгуулалтын хурд гэж нэг чухал юм байгаа. Одоо яг таны хэлж байгаа. За энэ бол одоо нөө биднээс үл шалтгаалсан хил гайлын одоо бүрдүүлэлт тэдгээртэй зохицуулсан ийм холбоо уялдаатай юм зүйлсүүд байгаа. За саяны арга хэмжээндээр бол мэргэжлийн хяналтын ерөнхий газрын одоо дэд дарга, за мөн гайл ерөнхий газрын дарга нарыг урилгаар оролцуулсан. Зовлон жаргалаа одоо Хятад, Орос, Монгол бүгд ярьцгаасан. За энэ дээр бол хэд хэдэн дэвшилттэй зүйлсүүдийг ярьсан. За гайлын бүрдүүлэлтийг өрчилж одоо цагаан хэмнээд өгчээ. За мөн одоо бүх одоо үзүүлэлтүүд нь одоо стандартын дагуу байгаа. Дамжин өнгөрөх контейнеруудыг шалгахгүй хааштал одоо дамжин өнгөрөөд явж байгаа учраас төмөр замаас салаад үрдэш явчихгүйгаас хойш энийг шалгахаа болооч гэдэг юм 100% захин болох гайлын бүрдүүлэлтийг 100% захин болох ийм боломж олцоог гурван тал нь гуруулаа адилхан одоо хийчихээ. Энэ коридорынхон хүрээнд одоо хийчихээ гэдэг ийм ажил хэрэг саналууд бол гарч ирсэн. За албаны хүмүүс бол ерөөсөө за бидний хамгийн түрүүнд хийх ажил бол эднэр юм байна гэдэг дээр бол 100% санал нийлсэн. Удахгүй одоо бас гайлынхан мэргэжлийн хяналтынхан манай тээвэрлэгч нар ярилцж байгаа энэ 100% захин болгох өшөө техникийн хурдаас гадна байгуулалтын хурдуудыг хурцах ийм боломжийг судалж байгаа. Гэхдээ бид бүхэн ажил одоо аваад хийсэн хамгийн ихний асуудлууд бол энэ техникийн хурдаас ажиглалцсан байгаа. Өмнө нь одоо 35 цаг 36 цаг явдаг байсан энэ контейнер одоо 26 цаг явдаг болсон байна. Бид нар өшөө богино хугацаанд одоо терминалын өргөжүүлэлт за зарим нэгэн техникийн шалтгаануудаа хийж одоо хөрөнгө шийдэж чадвал бид нар бол энийг хийчих болно гэж бодож байгаа. Бомбын тухай ярьж байгаа дээр бас асуухад ганц мод гашуун сухатын бомбыг бол олон улсын статустай болгох асуудал нэлээд удаа яригдж байгаа. Энэ тал дээр ер нь ямархуу өөрчлөлт харагдаж байна? За би бол одоо жишээ нь хил гайлынх юм уу эсвэл хил гайлтай холбоотой зохицуулалтуудын талаар бол ярих бол боломжгүй. Гэхдээ бидний хувьд хийсэн нэг зүйлийг одоо та бүхэн хэрвээ санаж байгаа бол тээвэр зохион байгуулалтын шинэ одоо төвшөнд зохион байгуулалтууд хийсэн байгаа. За энэ нь юу гэвэл гайл, уурхайн ачилт, тээвэрлэлтийн хурд гурваа уйсан байгаа. Энийг энэ тээвэр зохион байгуулалтын шинжилгээ ухаанд бол хоногийн нэгдсэн график гэдэг одоо хэд хэдэн 5-6 төрлийн юм вариантууд байдаг. Үүнээсээ бид нар бол хоногийн нэгдсэн графикийн хамгийн зохимжтой хувилбараа тооцоод энийг 4-5 мянган машин засварт арчлуулалтайгаа ингээд эргэжийдэг ийм цикл дээр энийгээ ингэж хосолж уялдуулж чадсанаар өмнө нь бол 600 машин хэлээр нүүрс зөөж гарддаг байсан бол 2-7 хоногийн өмнө хамгийн өндөр дээд рекорд буюу 1400 одоо машины одоо экспорт хийсэн ийм дүнтэй. За хоногийн одоо дундаж тоол 1200 төрсэн байна. Энэ бол цэвэр нөгөө одоо таны түрүү хэлсэн нөгөө зохион байгуулалтын хурдаал одоо хэсэгчж байгаа. Энэ шинжилгээ ухааны төвшөнд бид нар хийж байгаа л ийм ажиллаа гэж. Төгсгөлд нь сонирхоод асуухад
зам тээврийн салбарт хийж байгаа том төслүүд за зөвхөн зам тээврийн тасал гэлэхгүй бас эдийн засгийн өндөрлөлтийн нөхцөл том төслүүдэд хөдөлгөх асуудал бидний хувьд хүлээж авах нь чухал ажил байгаа шүү дээ. Яг одоо 2016 онд танай салбарын хувьд ямар төсөл хамгийн ихний одоо юу гэдэг төслийн одоо үйл явц албан ёсоор эхлэхээр хамгийн ойрын хугацаанд хүлээгдэж байгаа юм бэ? За маш ойрын хугацаанд хөшгөн дээнээс хөнгөсний бодлыг та бүхэн мэдж байгаа. За энэ нь бол асар эрчтэй одоо явагдаж байна. Энэ зундаа багтаагаад бид нар одоо замын ажлаа дуусгах юм маш одоо том зорилт тавиад ажиллаж байна. За яг төлөвлөгөөгөө бол 70-80% та болгоод дуусгах хэрэгтэй байгаа. Гэвч одоо бид нар бас мэдээж хүмүүс бол илүү зорилт тавьдаг шүү дээ амьдрал дээр. За төмөр замын бүтээн байгуулалтын асуудлууд байгаа. Авто замын бүтээн байгуулалтын асуудлууд байгаа. Энэ бүх асуудлуудыг яг зэрэг одоо ингээд пүшигээд явж байгаа гэдэг одоо хэлж болно. За энэ хавар одоо бас улсын хурлын нэгдсэн чуулганаар төрөөс төмөр замын талаар баримтлах үзэл баримтлал дээр бас зарим нэгэн өөрчлөлтүүд орно. За энийг бас бид нар хүлээж харж байна. За бас үүнтэй холбоотой хөрөнгө оруулагч нар бас харж байгаа. Тэгээд эцсийн бүлэгт засгийн газраас илүү улсын хурлын шийдвэр маань хөрөнгө оруулагч нарт бол маш том дохио олдог шүү дээ. Одоо энийг бол одоо бүгдээрээ бид нар мэдж байгаа тийм ээ. Тэгэлээ яг. За өнөөдөр цаг гарга манай асуудалд хүрэлцэн ирж мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Маш их баярлалаа. За бидэнтэй зам тээврийн хөгжлийн дэд сайд цогт хэрэлээ байлаа.